Буцаа миний YouTube channel тавтан морил. Ийм бичлэг бол миний Glossy box, Sephora-гийн box, YSL-ийн box-наас ирсэн бодгонуудаа туршиж үзэж байгаа бичлэг. Энэ миний бүх бодсон юмнууд бараг бүх 99% нь энэ box-нуудаас гарч ирсэн бодгонууд. Тэгээ тэр бодгонуудаа би анхудаа зарим нь туршиж байгаа, зарим нь жоохон хэрэглээд удацсан бодгонууд байгаа. Та нарын хүснээр би Fenty Beauty-гийн амар бор хөрөнгөөр бодож үзсэн. Тэгээ та нар ямар бодгаар би яаж буцныг хармаар байвал энэ бичлэгийг үргэлжлүүлээд үзээрэй. За би хамгийн ихэнд нүүрэндээ тонер түрхэн. Тэгээ би энэ тонерыг Sephora-аас авч ирсэн гэж бодож байна. Тэгээ би энэ тонерыг хэдэн удаа хэрэглэж үзсэн. Тэгэхээр би нэг өөрөө тонер хэрэглэдэггүй болохоор яг ямар гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэгээ би тийм болоод бас хэрэглэж байгааг болохоор. Миний нүүрэн дээр жоохон юм гарцсан. Сүүл үед гараад байгаа. За дараачийн алхам болвол би нүүрэндээ тос түрхэн. Тэгээ би энэ тосыг амар олон удаа түрхсэн. Амар муухай болсон та нар харж байгаа. Glossy box-аас авсан Skincare 3-in-1 Moisturizer гэдэг тос. Тэгээ миний хувьд энэ тос бодгоос өмнө түрхэхэд мөрөхэд таалагдсан. Нэг тийм илүү дутуу юмгүй, тийм амар хүчтэй тос биш. Жохон хийхшүүлэх хэрэгтэй бол энэ тос таалагдсан. Тэгээ хурдан хатчдаг. Одоо хэдүүлээ primer хэрэглэн. Тэгээ primer хэрэглэхдээ би YSL-ээс авсан primer хэрэглэн. Нэг юу гэмтэй Blur primer гэнэ. Тэгээ би энийг өмнө нэг удаа хэрэглэж байсан. Амар зөөлөн гоё санагдсан. Дараа нь хэдүүлээ дахиад нэг primer хэрэглэн. Тэгээ би энэ primer-ыг бол туршиж үзээгүй. Энийг би Glossy box-аас авсан уу? Sephora-аас авсан уу? Hydra Matte Pore Correct Velvet Cream гэнэ. Тэгээ энийг бол нүрээ бодохоос би энийг бүр онгойлгоогүй байсан. Тэгээ өнгө нь бол юм ягаан өнгөтэй юм байна. Жоох нэг аваад тослог хэсэг дээрээ тавих хэрэгтэй. Тэгээ надад нэг тийм тослог хэсэг гэж байдгүй. Тийм болохоор жоох хамар жоох тослогддог. Тэгээ хамар дээрээ жоох нэг тавьчих. Тэгээ тухайн дээрээ энэ T зүүн дээрээ жоох нэг тавьчих. Урчаасан. Надад ерөөс foundation яриаг үзэхдээ concealer ирсэн. Тэгээ миний бодлоор энэ concealer нь магадгүй өнгө надад таарахгүй байж магадгүй болохоор би энийг foundation-аа өмнө тавьчих. Тэгээд өнгө нь таарах байх юм бол би foundation-аараа дараад илүү өнгийн өөрөөхтэй адилхан болгох чинь. Тийм болохоор энэ YSL-ийн concealer-ыг хэлж тавья. Энийг би бас өмнө хэрэглэж байгаагүй. Өнөөдөр амар их юм хэрэглээг өнөөдөр хэрэглэж үзэх гэж байна. Өнгө нэг иймэрхүү. Тэгээ би нэг ийм норгоцсон спонжоор, чихтэй спонжоор турхчихна. Гоё консилер амар нимкан тийм бүдүүн консилер биш. Миний одоо ингээд Tarte гээд амар алдартай консилер гэдэг шүү дээ. Миний Tarte консилер амар бүдүүн. Харин бүдүүн юутай формулатай. Тэгээ энэ бол амар нимкан формулатай мөртлөө нэлээд сайн өөд орж байна. За надад foundation нэрээгүй юм чинь би өөрийнхөө foundation-ыг хэрэглэнэ. Тэгээ энэ бодолтыг хийхэд зарим юмуд нэгээ дутагдаад байгаа. Жишээ нь энэ жил надад bronzer ямар ч bronzer ирээгүй. Одоо сүүдэр тавьж. Тийм болохоор би түрүү жилээс авсан боксноосоо туцсан юмнуудыг авцсан. Гэхдээ түрүү жил ч гэсэн надад foundation нэрээгүй, энэ жил ч гэсэн надад foundation нэрээгүй. Угаас foundation ингээд явуулахад хэцүү байх. Яг гэвэл бүгдээрээ өөр төрлийн өнгө арьстай болохоор foundation ингээд ийм advent calendar-т явуулгүй. Тэгэхээр миний одоо өнөөдөр хэрэглэх foundation болвол энэ Maybelline Fit Me foundation 220 гэдэг өнгөтэй. За би энэ foundation-ыг гэлт хүрчихье. Нэг онцгой юм байхгүй. Пудрыг түрхээс өмнө би ийм cream highlighter-ыг тавьж үзмээр байна. Энийг би Sephora-аас авсан ба. Энийг зөвхөн хуруунд дээр авч агаад яг энд ингэж тавьж үзмээр. Oh my god, энэ брамер гоё. Жон пудр тавья. Тэгээ миний тавих пудр бол энэ Hourglass-ийн
Энийг би Sephora-аас авсан. Нэг холоодоо хэрэглэж байгаагүй. Тэгээ энэ жил би ямар ч бронзер аваагүй. Тийм болохоор би түрүү жилийн Bare Minerals-ээс авсан бронзераа хэрэглэнэ. Ингэж авчаад би хийхдээ юм хүүтэн өнгөтэй бронзер туртаа. Одоо би хайлайтер тавина. Тэгээ энэ жил надад нэг хайлайтер ирсэн. Super Glow Natasha Denona гэдэг брандийнх. Энэ хайлайтер нэлээд гоё хайлайтер. Яг л тийм амар хуурц биш. Амар natural. Тэгээ хорон дээр авчаад хамар дээр. Би сүүлийн үед ингээд хайлайтер завчингуудаа дээрээс нь блош тавахаар амар гоё харагддаг. Даанч энэ жил надад ямар ч блош ирээгүй. Тийм болохоор түрүү жил авсан блошноосоо хэрэглэнэ. Тэгээ түрүү жил би энэ Tarte-ийн блошыг авсан. Тэгээ би энэ хаяада хэрэглэдэг. Тэгээ нэг ингээд хайлайтер, бронзер хоёрынхоо одоо дунд нь яг голдон тавиад дахиад нэг блош хэрэглэнэ. Тэгээ энийг бас түрүү жил авсан Bare Minerals-аас. Энэ илүү жоохон peach өнгөтэй. Би хаяа ингэж хамар дээр тавьчих. Миний ингээ бейс болчлоо. Одоо хөмсгөр рүү орё. Тэгээ энэ жил надаа нэг хөмсгөр юм ирсэн баха. Хоёр ирсэн билүү. Гэхдээ ямар ч би энийг хэрэглэнэ. Энэ бол Sephora-аас ирсэн. Benefit-ийн 24 hours hair гэдэг. Тэгээ би хөмсгөн дээр ямар ч юм мөнгөөр төрөхгүй. Энэ ямар ч өнгөгүй жил. Тэгээд миний хэлснээр бичлэг хийж байхдаа энэ жилийн хүмүүс амар их дуртай хэрэгэлдэг. Миний хүмүүсийг жоохон юм хатуу болохоор тэгэж бус хүмүүсийн шиг амар гоё болоод идэггүй. Гэхдээ миний ингээд өөр бичлэг, өөр ютуберуудын бичлэгийг үзэхээр бүр хүмүүсийн амар гоё болгодог нөөсөө brow гэдэг шүү дээ. Одоо ингээд цавангаар ингээд үрж аваад тэгээ амар ингээд brow lift хийх юм шиг тэрэн шиг болгодог. Энэ одоо энэ нүрэ бодсон чинь би ийм жоохон setting spray түрхээ facial spray aloe vera-тай herbsтэй. Одоо нүдэн амслаа. Тэгээ би яг ямар нүдний бодолд хийх юм гэдэггүй байна. Гэхдээ ямар ч жоохон энгийн дуу би тэгэж амар их ингээ өмдлөг нүдэ бодоод байдгүй. Энийг хэрэглэе гэж бодсон. Oh my god амар уулт. Энэ би хамгийн сүүлд Glossy Box-аас авсан. Биний ээж дээр нэг удаа туршиж үзсэн. Энэ нүдний цэнүүдийг хэрэглэе гэж бодсон. За би хамгийн ихэнд энэ дээдлийн Ultimate Tan-ыг авах юм. Энэ бордоо өнгөөр хараад жоохон ойрхон доо. Энэ Peach Dreams-ийг аваад тэгээд энэ бүр дээр нэг блэнд авчих. За одоо би энэ Deep Soul гэдэг хамгийн гол өнгөний аваа. Би энийг бас хэрэглээг байгаа. Энэ бол нөгөө нэг крем тэн сата шиммертэй. Тэгээ энийг би нүдний хатаа дунд нь ингэж тавьж үзье гэж бодсон. Энэ амар гоё. Жоохон smoky eye дуу бодолтой лаа. Тэгээд жоохон shimmerтэй. Тэгээ магадгүй эднэрийн нэг Bronze Bay гэдэг энэ үгээд нэг VIP vibes гэсэн. Энэ өнгийг жоохон хуран дээр авч байгаа. Саяны төрхсөн энэ дээрээ жоохон.
бодлоо нэг хоолой eye effect-тэй яг нэг голдоо шимэртэй бодлоо. За би доотлынхаа хэсэгт бас бодоод байгаа. Энэ хоёрыг хойлно. За эхэлж энэ хамгийн бор өнгө тавина. Амар багыг. За ингэж авчлаа. Тэгчүнгүүтээ энэ арай бүдэг борыг аваад тэгээд blend out. Одоо би сормосоо хэрэглэнэ. Энэ бол миний энгийн бодол биш. Би юунд ингэж боддгоо. Гарч орхон болно гэж жоох иймэрхүү өнгөтэй юм бод. Миний өмнө зөндөө хэлжсэн би хиймэл сормосыг хэрэглээ болсон. Хэрэглээгүй бүр амар олон сар болж байна. Тийм болохоор одоо ч гэсэн хэрэглэхгүй. Ингээ хиймэл сормос зүүхээр ингээ амар ядарч байгаа юм санагдаа нүд ингээ унах гээд байгаа юм санагдаад байна. За ингээ сормосоо дэргэлэгчлээ. Тэгээд эхэндээ би энэ өөрийнхөө хэрэгэлдэг сормосны бодгийг хэрэглэн Kaya-гийн waterproof mascara. Тэгээд яг л миний хэлнэ би дандаа хоёр сормосны бодыг хэрэглэдэг. Нэг нь бол энэ дервис одоо хэлбэрээ тогтоох гэж. Тэгээд нөгөөх нь бол уртаалах гэж. Тэгээд надаа ямар ч юм waterproof mascara ирээгүй. Тийм болохоор би өөрийнхөө хэрэгэлдгийг зүгээр доор нь ингээд тогтоох гэж тавина. За одоо дахиад нэг сормосны бодог хэрэглэнэ. Би энэ YSL-ийн сормосны бодгийг хэрэглэн лөө гээд. Тэгээ надад би харсан чинь надад ямар ч юм сормос уртологдог ийм одоо юу гэдэг лээ length mascara ирээгүй. Дандаа ийм волюмтой маскара мэдэрсэн. Гэтэ ямар ч энийг хэрэглэж үзье. За нэлээ хар нүдний бодог болчлаа. За яг би миний өмнө хэлжсэнээр яаж бодох мэдээгүй. Тэгэл бодож байгаа л нэг юм болчлаа. Замчсан дараачихаа алхам л орё. Тэгээ тэр нь бол уруулаа. Тэгээ одоо ингээд ийм хар нүдний бодгаар ингээд бодсон юм чи ямар яаж уруулаа бодлоосоо мэдгүй байна. Уг нь ингээд нүдээ жоохон юм хар өнгөөр бодох юм бол жоон цаавар өнгөөр бодвол илүү гоё харагддаг. Тийм болохоор магадгүй ямар ч уруулах хүрээлэх гэх юм. Би өөрийнхөө уруулах хүрээлэгчээ хэрэглэн. Надаа нэг уруулын хүрээлэгч ирсэн. Гэхдээ тэрийг би хүнд өгсөн. Норны YSL-ийн өнгө. Тэгээ энэ жоохон бас улаан хөрөнд өнгө. Мэдгүй байна. Өөр сонголт гэвэл энэ Fenty-ийн байна. Гэтэ энэ Fenty-ийн уруулын бодог нь бүр амар бор хөрөө. Яа цахгүй санагдаад байна. Чирнэлийн ягаан хөрөө. За энэгээр бодож үзвэл тэгэхээр ингээд бүр амар хар болчихно. Надад яг үнэндээ сая ирсэн бодогнуудаас тийм цайвар бодог алга. Тэгээ нэг ийм бодог ирсэн. Тэгээ тэр нь ч гэсэн жоохон ягаан бүтэр амар юм юу гэдэг. За Fenty туршиж үзье. Яг л та нар миний энэ Fenty-ийн бодгийг авч байгаа бичлэгэн дээр энийг туршиж үзээрэй гэж зөндөө олон хүмүүс хэлсэн. Тийм болохоор энийг туршиж үзье. Ямар болох юм харъя. Би хэдэж ийм амар хөрөн бор моронг хэрэглэж байгаагаа. Oh my god. Амар чирнэлээ аа. Oh my god. Юу вэ? Би уруулах бүр амар муухай бодчихлоо. Надаа энэ уруулын бодогны энэ уруулын бодогны уруулын балан байсан бол илүү амар ах байсан. Яг гэвэл одоо ингээд ийм тод өнгөө
ийм балгүйгээр бодоход жоо хэцүү ийш тийш ингэ наалдаад тэгээд ийш тийш болоод амар хэцүү. Тэгээд жоо тиймэрхүү юм болчлоо. Миний боксондоос авсан бодолт ийм боллоо. Надаа энэ дажгүй санагдаж байна. Би өмнө хийсэн чинь бодгнуудаар ингэ тийм уруулын өнгө хэрэглэж байгаагүй. Тэгээд жоохон ондоо санагдаж байна. Тэгтээ зүгээр санагдаж байна. Та нар юу гэж бодож байна? Миний энэ бодолт дажгүй байна уу? Сонирн байна уу? Цохгүй байна уу? Цогж байна уу? Юу гэж бодож байгаа комментод бичээрэй. Та нарт имжлэг таалагдсан байсаа таалагдсан лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгээд бас зүгээр үзэж болно. Тэгээд дараач имжлэгэн дээр уулзъя. Баярлалаа.